За өдрийн мэнд өрхөн миний фэйсбүүк найзуудаа. За би энэ гүширхийлэл яргын талаар нэг яргад өртөжсэн хүний хувьд хэлье. Тий. За хуучин цагт шорондч тэр, цэрэгтч тэр нэг жаамаа гэд нэг юм байжээ. 21-р зуунд бүдүүлэг хүний ирэхгүй, хүнийг хилмигдүүлдэг байсан. Аваачаад буучдаг байсан. Тийм хуучин бүдүүлэг нийгэм тул тийм жаамаа тийм матмаа гэсэн мангар юм байсан. Одоо 21-р зуун хүний эрхийг дээдэлдэг арчилсан энэрэнгүй ийм арчилсан Монгол улс болсон. 21-р зуунд асуудлыг оюунаараа шийднэ. Тархиараа шийднэ. Нудрагаараа бишээ. Тархиараа шийднэ. Эв зүгээрээ шийднэ мөн үү? Ийм бид нэр хуйлтай, цаацтай, дүрмтэй, журамтай юм аа. Манайхаа ойлгосноо. За тэгээ ер нь бол өчигдөр цэргийн ангид зайлууд нэг хоёр хүүхэд нэгнийгээ зодсон байна, яргалсан байна, сошиал орчинд явсан байна. Би бол одоо тэр залуу хүүхдүүд алддаг, онддог, энддэг л дээ. Тэгвэл хүүхэд гэхгүй нэгнийгээ зодж байгаад алаа ичвэл шоронд явдаг. Хүүхдийн колонд явдаг. За юу. Хүүхдийн колонд явдаг. Яг тэгвэл 14 наснаас доош бол одоо насанд 14 нас хүрснээс нь дээш ч үл 16 ч үлээ те. Тэгээ явуулдаг юм аа. Тэгээ 18 нас хүрэхээр нь томчуудын шорон руу шилжүүлцдэг. Ялгаагүй хүүхэд алдсан ч гэсэн хүн алсан байвал шоронд явдаг шүү дээ. Тий. Тэгэхээр тэр нэгнийгээ зодож болохгүй. Тий. Цэрэгт нудраагаар асуудлыг шийдэж болохгүй. Тэгээд одоо нийгэмд ч гэсэн одоо нудраагаар асуудал шийддэг байдал сүүлийн үед дамаа нам улс төрөөр явж байгаа нөхдүүдэд газар аваад байна. Хууль батлах гэж те улс төрийг гэж хуулийн дагуу улс орноо хөгжүүлэх гэж байгаа нөхдүүд нудраагаар асуудал шийддэг дүр зургаас харагдаад байгаа. Мөн үү? За тэгвэл манайхаа би яриад өгье. За цэрэгт бол тийм жаамаа зодоо нүдэ баахгүй. Асуудал гарвал шууд сахилгат хийдэг. Цэргийн сахилга. Тий. За шоронд хоорондоо зодлохтууд хоёулангийн аваачаад сахилгат хийждэг. Яг тэгвэл засрал хүмүүжил олохгүй байна. Олоогүй байна гэж үздэг. Акт үчээл. Тий. Хуучин цагт бол цэрэгт бол баг дарган зоддог, жаан зоддог гэдэг энэ мангар дээр үе одоо манай аав маавын үеийн цэргүүд мэргүүд сонин тэнэг балаа бүдүүлэг юм ярьдаг байсан. Тэр бүдүүлэг нийгэмтэйгээ дууссан заа юу. За дээр үе шоронд ч гэсэн тэгэл одоо нэгнийгээ зоддог, барьдаг, алдаг, хаддаг мөн үү? Та шоронгийн хуйг одоо албан хаагчтан ч юм уу шүүгийн шийдвэр бас зоддог, яргалдаг үе байсан. Одоо орчин үед яадаг болсон байг бүгдийн хүчирхийллийн аргаар бас цаасан дээр үчсэн зохицуулалт хууль дүрм журмын хүрээ шийддэг болсон. Тий. За шоронд одоо албан хаагч хоригдлыг зодох юм бол албан хаагчдад хариуцлага хүлээлгээд эрүүгийн хариуцлага хүлээлгээд хуулийн дагуу шийдэгдэг. Хоёр хоригдл нэгнийгээ дээрлэхэд зодож яргалсан байх юм бол яргалсан хоригдлын сахилгатаа байж хийчихнэ. Үүнтэй адилхан цэрэгт нэгнийгээ зодож нүдэх юм бол зодсон цэргийг аваачаад цэргийн сахилгат хийдэг мөн үү? За ширгийн сахилга, шоронгийн сахилга бол яг адилхан. Би яриад өгье зөө юу. Сахилгат орсонд орвол зодуулсан дээр байжээ гэж хүмүүс гарч ирдэг. Өмдөндөө шээж гарч ирдэг. Бүр гөлөг болж гарч ирдэг зөө юу. За яах вэ? Сахилга гэдэг бол өглөө 6-ад босгоно. Шөнийн 12 цагт унтуулна. Өөрөөр хэлэх юм бол 18 цаг босоогоороо жорлонд оруулаад чойжилчихна гэсэн үг. Ямар ч нар салхи юу ч байхгүй. Зүгээр битүү жорлонд игээл 18 цаг чойжилна гэж боддоо. За хоол байхгүй. Нэг усан шөл өгнө. Нэг гацсан талах өгнө. Нэг аяг харцаа тэгээд болоо. Тэгэхээр хүн ходоодонд юм ороход ямар ч байсан өлсөж өгдөг юм байна. Тэгээд сахилгат оруулахад яад вэ? Хил жингийн үзнэ. Тэгээд ерөнхийдөө нэг 60 хилтэй орсон хүн бол 40 хилтэй болж гарч ирнэ. 70 хилтэй орсон хүн бол 50 хилтэй болж гарч ирдэг. Тий, сахилгат. Яарахгүй шүү дээ. Өдөрт нэг аяг усан шөл. Дуусаа. Энэ өөрөө тэр сахилгын тэр дүрм журм зохицуултан дээр заагаад өгсөн байд. Идэх хоолыг хүртэл мөн үү? Тэгэхэд хүний эрүүл мэндэд яахчгүй сөрөг нөлөө байхгүй, өлсөж өгөхгүй гэдэг ингээд шинжлэх ухааны үндэстэй тогтооцсон байдгийг. За сахилгат орсон нөхдүүд бол үнэхээр хонь болдё. За намайг 441-т ирлээ. Би чи шорон үзсэн шүү дээ. Хэлмэгдээ тэмцтэй. Тэмцэл лайв хийж байгаад. За 441-т ирсэн яасан. Нэг баажка педиг айлан. Зайлууд нэг муу даруухан заллингийн эрэхтэй бацаа нэг мухар даваачаад толгой молгойг нь аргаад идгэлгэн, дээрлэгтгэлгэн
Тэгээ над дээрээ зайл яаж анахын дөө дээрлгүүлж яах нүгэ би өөр тэр нүдээр харсан л да. Чамаг энэ дээрлэхэд байгаа мó гэсэн чинь за ахаа гүү чүүгээр үннээ хэлсэн чинь ахаа харин ингээд өгдөө гэхээр би нөгөө нөхрөө дуудахгүй юу. Наашир гээд нөгөө яргалсан яргачин. За чи яасан жаа болох гэж нөө гэсэн чинь пэдиг ал томроо шаагаад байсан. За чи нэг өдөр бол сахилах дорндоо чи засар хүмүүжил олоогүй нөхөр байна гэж би тэглээ. Тэгсэн удаач нөгөөд чинь дахиж автомаа ээж явж байгаа нэг амтнтай одоо нэг амтныг зохиод авсан зүгээр байхад нь ингээд коридорт ингээд зургт үзээ зогсож байсан чинь нэг амтныг ирээд шууд зохиод авч байгаа байхгүй юу. Тэгээ зогсон үний буруу яг ордонд намайг нэг галзуу хаяг харваа гэдэг нэг оюун эрдний тороод байдаг шүү дээ манай намын. Тэр ирээд намайг ордонд зогсон шүү дээ зүгээр байхад те. Яг тэрэн шиг зохиод авсан. За нөгөө мө ярагчин аваачаа шууд сахилах төрцөн 30 хоногийн дараа нөгөөд чи үсэн ацных нь нөгөө томроод байсан бэдигээд байсан байжгаа. Өлмөл дээр ингээд нэг баг ингээд бүжгэлдэг болоод гарч ирсэн. Гацар мацар нь ингээд хонхоогоо яваад орцсон. Тэгээ би яг нөгөө баавгачаад тэгэхэр өгдөг шүү дээ нөгөө арай идүртэй ингэж одоод уураг тийжээ сайн юм болоо гэж бод маахын чихэр идгсэн чинь ингэж тосч авч байгаа шүү дээ. Хүн юм өгж байгаа бүр алгаацаад ингэж байгаа байхгүй. Тэр чи гөлөг болсны хэлбэр шүү дээ. Маа гэд ингээд чааваас тэгж сонь болж исэн юм да. Сар болоход 70 хилтэй нэг занхаасан багийн орцсон 50 хилтэй болж гарч ирсэн. Орохт нь гарахт нь хиллээ жигнээд арапортод хөтөлдөг байхгүй. Энэ нь бүх юм зохицуулагдсан. Тэгэхээр шоронд одоо албаагт сүн зодгоо байдсан. Цэрэгт одоо тийм үү цэргийн одоо баг дарга нар ахлах төрөвчнөрч одоо цэргүүдэд дигэлж зодгоо болцсон. Бүх юм хуулиар зохицуулагдсан манайхаа. А зодсон байвал эрүүгийн гэмт хэрэг болсон. Цэрэгт ялгаагүй. Одоо өнөөдөр цэргийн баг дарга төрөвчнөр зодддаг байсан шууд нударгаар гэл тэгэл зодуулчаад хуухтаа ширтээ царайлал мөн үү. Бас нэг 90 хүн гаргаад нэг муу зодуулаад сүртэй штэ гал нэг 90 хугархаа зан гарах гээд байдаг штэ. Тийм байхгүй. Тэ. Ягаад гэвэл зодуулж байгаа өгчүүл яах вэ? Тэ. Хүний гайн тааруул амархан үхэн штэ. Үгдэг болсон байлээ штэ манайхаа. Ер нь дээрүүч үгдэг байсан. Дээрүүд яг одоо бүх юм сошиалор ил тод болоод байгаа болохоос биш. Дээр үед бол энэ байтугай юм тэгсгийгээл өнгөрдөг байсан шүү дээ. Тэ? Тэгэхээр зэрэг ган тааруул өгчдөг юм аа. Нударгаар асуудал битээ андараа ахын дүүнэр би нэг кейс ярьж өгье. 461 торигдчихлоо. Миний камерт нэг бацаа орж ирсэн юм аа нэг залуу. Юу хийсэн гэсэн мөрдөн байцаагч хийдэг заа. Хүүхдийн мөрдөн байцаагч хийдэг. Тэгсэн чи гисэг хүүхдүүд нэгнийхээ гар утсыг дээрэмдсэн булаасан гэд нэг 2 3 хүүхдүүд хоорондоо орж ирсэн юм байна. За юу нэг хөдөө аймагт болсон хэрэг. За яа. Тэгсэн чинь зодолж байгаа нэгнийгээ яаж бэртээсээ мэдэхгүй. За тэгээ ямар ч байсан л нөгөөх нь яг хүүхдүүд болсон. За нэгнийхээ гар утсыг дээрэмсэн дахиж битээ ингээр одоо хүүхдээ муу үзэлтэй нүшгээд аль алийн эвлэргээд гаргасан юм билээ тэр мөрдөн байцаагч хөөрхий. Мөрдөн байцаагч залуу заа юу. Тэгээ гаргахтаа нөгөөтхийн ардынхын тархиных нь ард руу золиг минь дахиад битээ ингэж хүний утас дээрэмд чулгаа хийжээгээд нэг юм тархиных нь ард руу зөөлхөн ингэж алгацсан гэж байгаа байхгүй юу. Алгацсан л гэж дүгнээд байгаа одоо. Тэр ч өөрөө алгадаагүй л гэдээсэн. Тэгсэн яасан? Нөгөө гар утас дээрэмдсэн хүүхэд чи яасан? 2 хоногийн дараа үхсэн. Эмнэлэгт очиод ингээд халуу татаад хамаг биеийг хөлөрж байгаад тархин татаад үхсэн штэ. Тэгсэн чи яасан? Хамгийн сүүлд тэр мөрдөн байцаагч биед нь гар хүрсэн гэдгээр шоронд явлаа штэ. Боддоо. Хүний амь эмзэг байгаа зү. Тэгээ хөөрхий нөгөө мөрдөн байцаагч офицер ч одоо тэр аймгийн цагдаагаар шийдвэрлэхгүйгээд ар гэр нь гомд гаргаад улсын мөрдөнд авцраа заа юу. Улсын мөрдөнгөөр шийдвэрлээд өчнөөн жил хоригдсон заа юу. Тэгээ ингээд хүний амь ийм амархан тэгээд нэг нь одоо нэгнийгээ зодвол нэг нь шоронд явна, нэг нь шороонд булуулнаа. Ингээ болоо ийм сайхан байна уу? Тий. Тэрнээс одоо бол дээр үдвэл яг хөө нэр нь одоо цэрэгт явж байгаа залуучуудтай хандаж хэлэхэд ахын дүүнэр цэрэгт эх орноо хамгаална гэж явж байгаа. Дэрэгдээ байгаа мөр төстөвлөд эх орныхоо төлөө зүтгэж байгаа даачтайгаа амныг үжиж бид нар гадны халдлагаас бид нар эх орноо нэг баг болж иж хамгаалдаг үстэй. Тэг ягаад нэгнийгээ дэрлэхэд зодоод эргүүтээд байгаа. Энэ буруу штэ. Нэгнийгээ зодож хүчирхийллийн аргаар асуудлыг шийдэж гин гэдэг бол тархинд нь сэтгэл мэдрэлийн өвчин байна гэсэн үг. Намайг ордонд нэг нөхөр зодсон штэ. Тэр нөхөр чинь сэтгэц мэдрэлийн өвчтөй гэсэн үг байхгүй юу? Яг тэрэн шиг гэсэн үг байхгүй та нар ойлгож байна уу? Тэг шоронд ч гисэндээ жаа дээр үед атмаа матмаа гэдэг байсан. Жаа ч гисэн тэгэл хөөрхий шоронд хоригдож байгаа алдаж энэ заавын хүүхдүүдтэй адилхан хоолоо хуваагаад иддэг штэ. Бас хүний л амьдрал болсон.
Үнэхээр тэр эр хүн шиг эр хүн бол хүнийг хайрладаг хүн, эр хүн шиг эр хүн байдгийг. Зөв зөөлөн бурууд гатуу хүн эр хүн шиг эр хүн байдаг юм аа. Тэрнээс зоддог, яргалдаг, яргачингууд эр хүн байдгүй маа. Тийм улсууд их орноо хамгаалдаггүй маа. Бусдад дээрлэхүн новшнуудууд хизээс тийм их орон сэтгэлгээ байдгүй маа. Тий. Хүнийг хайрлахгүй байгаа хулгайчууд их орноо хайрладаггүй маа. Манайхаа ойлгосноо? Тий. Үнэхээр одоо зодолтч нүдэх гээд байгаа бол тэр UFC, MFC билүү эренгэн дээр гараад зодолтоод алалцаач. Тэг эренгэн дээр чинь ерөөсөө гарахад одоо Монголд ч гэсэн UFC-гээр зодолтох байх тэр бокс моксоор гिचээлэхэд гарын үсэг зурулдаг гэж байгаа. Эренгэн дээр гараад таад зохиулаад зохилоор чинь таарад үгсэн ч гомдлгүй гэж гарын үсгээ зурж байгаад эренгэн дээр гар зодолтдог байхгүй юу? Тэрээс камергүй газар аваачаад нэгээ зодно гэдэг бол алхахыг завдж байгаа гэмт хэрэг. Гэмт хэрэг. Тэр зогсон зодсон зэрэг бол баталгаатай гэмтлийн зэрэгээс нь хамаарат ял аавна. Тэр дундаа зүгээр зогсоогож байгаа зодож илээ шүү дээ. Шууд пат гээд. Ямар муухай зүгээр үзэх гээд байгаа бол тэр цэрэгт чинь бас нөгөө юу яадаг шүү дээ. Цэрэг цагдаад чинь нөгөө тулааны урлагийн тэмцээн болдсон шүү дээ. Үнэхээр дургууг нь хүргээд байгаа бол цэргийн ангийн дарга ангийн удирдлагуудаа хэлж хагаад бит хоёр ингээд эренгэн дээр гараад ингээд тэмцээн хийя мөн үү? UFC-гаар тулалдъя. Бит хоёрын тулалдаа нэг зохион байгуулад өгөөч. Хин энэ ингэсэн ч гомдлого гэж яагаад тэгээд эренгэн дээр гараад хал цал нэгнийгээ пойлдохгүйгээр сайхан үүсэх хэрэгтэй шүү дээ. Үгүй тийм үстэй тий. Тэгээ одоо нэг ийм хариуцлагагүй сэтгэл мэдрэлийн өвчтөй хүчирхийллийн аргаар шийддэг нэг ийм нөхрөөс болж нийтээр Монголын цэргийн байгууллагын нэр хүндийг унгааж болохгүй. За цэрэгт өнөөдөр яваад хатуучилтай болох хэрэгтэй зөв. Хатуучилтай болно өглөөр тусна тийм ээ. Хэрвээ за асуудал гаргаад нэгнийгээ дээрлэхэд байвал цэргийн ангийн албаа хаагчид тий одоо офицерууд болон ахлагч нар бол наадуулч ямар арга хэмжээ авдгүйг сахилга тийгээл болоо. Сахилга тэрөөс зодохгүй. Өглөө 6 тусахна шөнийн 12 цаг хүртэл унтуулахгүй зогсоогоор нь ингээд зогсоогоор 12 цагт 12 бүтэн 12 цаг жорлонд байна гэж боддоо. Хэцүү шттэ. Суулгахгүй байхгүй. Бос суух хэрэг байхгүй. Босоогоор 18 цаг. Би 12-г буруу ярьчих. Тэгээ шөнийн 24 цаг 00 цагт ундна, 6 цаг ундна, ундахт нэг мө шал ханаас юм наар бууж ирдэ ингээд наар. Өдөрт нөгөө наарын ханан дээр ингээд босгочтой дэвхтэй. Нөгөө наар нь банзан наар. Нэг мө нимкэн гуц байгаа. Тэгээд нөмрөх юм нэг хөнжлийн даав. Тэгээд 6 цаг ундна мөн үү. Тэгээд өглөө 6-д босглоо. Шөнийн 00 цаг хүртэл 18 цаг зогсоо жорлонгийн өрөөнд гээд бод сахилгын өрөөч ямар ч нар сар байхгүй ойлгосноо. Тэгэхэд хүн бол жинхэнэ хатуужил сууд юм да. Жинхэнэ хатуужил суун гэж тэрийг хэлэн заяа. А тэрнээс гай болоод зогсоход нэгээ зогсож зодж жагаад нөгөөх нь өгчүүл зодсон нөхөр шоронд явуулна, зодуулсан нөхөр шоронд болуулна. Одоо үнэхээр цэрэгт нэгнийгээ зодгоход дээрлэхэд байвал шууд хүний эрхийн комист хандаач. Эхлээд цэргийн ангийн захирагч нартаа хэл энэ намайг зодоод байна. Зодсон нь тогтоогдох юм бол зодсон нөхрийг навчаад сахилгачаа. Тэгэд болоо. Хууль нь тийм. Тэрнээс нэг хуухтай ир царайлаа тийм үү? Яг энэ намайг зогчлог би зодуур зохиур даана гэдэг ийм мангар юм ярьж болохгүй шүү дээ. Тэгжээж бид нар энэ хүчирхийллийг тассан зогсооно мөн үү? Тэ. Одоо жишээ намайг ордон зогсон уулгачийг би эмчилгээний зардлаа гаргуулна. Над дээр хөнгөн зэргийн хүнд гэмтлийн зэрэг дэвтэр дөрвө гарцсан байгаа. Тэгэхээр хуулиараа эмчилгээний зардлаа гаргуулна. Би гонгонж гоншгонж байгаа биш. Зөв үү? Илүүдээ гарсан мөнгөтэй уулгаач бай. Тэгжээж өнөөдөр мөнгө нь илүүдээд хүн зодж байгаа өстой навшнууд. Мөнгө илүүдсэн уулгаачаас эмчилгээний зардлаа авна шүү дээ. Тэгээ би тэр үед нүдний шилттэй байсан. Би шууд зүгтааж байгаа өстой залуучуудаа ахын дунараа. Би тэр мангар малтай зодолтоод яах юм? А үнэхээр зодолтмор байгаа тэр ордонд намайг ардлаас зохиод байсан нөхөр яг гомдлгүй гэж яагаад хоёулаа эренгэн дээр гарч байгаад үзэж болно шүү дээ. Тэгвэл би тэрийг унгааж байгаад нүдчих шүү дээ. Барилддаг байсан юм чи. Чадахгүй эренгэн дээр нэрэл шүү. Тэр өвчтэй нөхөр. Тэрнтэй тэгээ зодолтоо явах юм гин. Тэгээ би хэрвээ нүдний шилтэд зохиулсан бол яг би зодолтсон бол миний нүд сохор тэр шоронд явна. Тэр шоронд явсан ч гэсэн миний сохорсон нүд нэгдэхгүй үстэй. Тэгээ би гохрон шүү дээ. Тэр шоронд явлаа гэ яад юм. Тийм учраас би зүхтаасан. Тэгэхээр манайхаа энэ зодоон зохио ярьдаг, атмаа матмаа гэж ярьдаг.
Ийм мангар мал тархины тураалтай хулгайчудаа шууд заагаа авч заа юу. Тэр хизээч чиний найз биш. Харин ном уншдаг, боловсралтай, мэдлэгтэй, асуудалд ивээр ханддаг. Тийм ээ? Тийм нэг зөв, тийм хүмүүстэй л найзлах хэрэгтэй шүү дээ. Тийм хүүхэд залуучуудтай тийм үстэй манайхаа. Тэ? Тэрнээс нэг зодуулчаал би нэг хуухтаа би зодуулснаа хэлэхгүй би зодуур даана гэд эргүүтээд тэг үхэл дуусаа шүү дээ. Тэгэхэд зодуур даагаад яад зогтлуурн тааруул үхэн шүү дээ. Би лав тэгэл зодуулчаа дугаа явж чадахчгүй. Дуракийг шоронд ялыг нэдгүүлж хариугаа авна. Энд чи хариугаа авж байгааг хэлбэр. Тийм биз дээ. Ялыг нэдгүүлнэ. Би зөрүүл зодлохдохгүй. Тий. Ялыг нүрүүл нэр шүү. Тэгэхээр мэдээж тэр зэрэгт яах вэ гэхээр манай цэргийн ангийнхаа ямар арга хэмжээ авах вэ гэвэл нэгт цагдаа ирээд мэдээж мөрдөн байцаагаад хуулийн дагуу арга хэмжээгээ авна. Хоёр тул цэргийн ангийнхан тэр зодсон цэргийг цэргийн тухай хууль дүрм журмын дагуу 2 сар сахилах чаан тэрийг заяа. Тий. Тэгэхээр цэргийн ангийнхаа та нар ингэ нэгнийгээ дээрлэгдэг нөхдүүдийг шууд сахилахт хийгээч. Сахилахт хийхэд дэзээч дахиж туучин цаг шиг нэгнийгээ зодддаг байрдаг тийм балаа байдал гарахгүй. Өнөөдөр нудрагаар хүн хүмүүжүүлдэг юм аа. Тэгээ нудрагаар нэгнийгээ зодно гэдэг чи юу гэсэн үг вэ? Тэр бол сэтгэл мэдрэлийн өвчтөе хүн нудрагаар асуудал шийддэг юм аа. Тийм нудаа тэгээ тэр бол алуурч шүү дээ. Ирээдүй алуурчин. Тэр хүнийг нудрагаар зоддог зогтдог нөхдүүдийн ирээдүй бол ойлгомжтой шорон гяндан. Шоронд явна гэсэн үг мөн үү? Тэгэл дуусаа шорон. Гохин тэгээ шоронгоос хүн алчвал бүхнээс авна. Тэгээ шорондоо шүдэн унаад ясн үүрээд тэгээ шорондоо өөрөөрөө үхэн штэ. Тэрийг хинч тоож боомлж тийм үү? Хинч тоож цаазалж алахгүй өөрөөрөө шоронгийн хоол юу гэ? Авриз гэдэг нь гиз цувдаа. Гиз цувдаа. Энэ байнууд дээр хаягдж байгаа гиз цувдаа гэрчээд машиндаад шоронгийн хоригдлууд өгдөг. За яа. Гяндангийн хоол тэр нохооны хоолтой яг адилхан. Тэгэл хүн зоддог алддаг улгайчууд бол шоронд бүхнээс аваад нохооны хоол идж байгаа. Тэгэл ясн үүрэл тэр чинь нар үзэхгүй. Нар үзэхгүй болохоор яг хаа. Хүссэн гүсээгүй ямар ч ястай, ямар ч ширтэй хүн байлаа гэвэл тэгээд шоронд хөдөг байхгүй да. Бүхнээс аваад үхэн штэ. Тэ? За тийм бай шүү. Тэгэхээр манай хүүхдүүд бол цэрэгт явах хэрэгтэй, хүмүүжих хэрэгтэй. Тэ? Тэгвэл цэрэгт ирж байгаа сайхан цэрэг хүүхдүүдийг манай энэ цэргийн албан хаагчд маань хоорондоо нэгнийгээ дээрлэх гэж нү, дээрлэхэлт байна уу гэдэг дээр л анхаар. Одоо нэгнийгээ дээрлэх гэж нэгээд дээрлэхсэн цэргийг одоо албан хаагч гар хүрхэ болцсон шүү дээ. Тэ ангийн одоо албан хаагчд шүү дээ, офицер одоо ахлагч нар бол гар хүрхэ болцсон. Хаагт хүчээс сахилах. Хаагт хүчээс сахилах. За чи нэгнийгээ зодсон ба сахилах. Сахилах сар суудсан цэрэг бол бүтэн жилээс мөн үү? Нэг сар сахилах цуусан цэрэг яах вэ? Ёстой жинхэнэ сонир болж гарч ирнэ. Эргээд хүнд гар хүрнэ бай явуулдаг байхгүй юу? Тэр үтгийн хэл сахилахт орсонд орвол шанаад болцсон дээр штэ гэж ярьдгийг штэ. Сахилах бол үнэхээр новш. Та нар зүгээр л жорлонгийнхаа өрөөнөөс гарахгүй бүтэн нэг сар болоод үзтээ хоолгүй. Яг л тэр гэсэн үг заа юу. Бүр харанхуй тийм газар тэгээ боддоо. Үсэн тэр бол зодоон зохионоос илүү тийм шийтгэл штэ. Шорондч тэр, цэрэгч тэр, шоронгийн хоригдлогч тэр, цэргийгч тэр хүчирхийлж зодддаг байдал 21-р зуунд байха болсон. Учир нь манайх хүний эрхийн олон улсын конвенцэд нэгдэн орсоо. Хүчирхийллийн аргаар асуудлыг шийддэг үе ард гоцроод удаж байгаа шүү манайхаа. За юм байна. За тэгээ бас нэг хууль судалж байгаа, сурч байгаа хүний хувьд иймэрхүү нэг хууль зүйн зөвлөгөө өгье мөн үү? За одоо шүүгэн шийдвэрийн дарга нам саманд гэдэг нэг ярагчин бий. Тэр бол алдаж эндсэн аавын хүүхдүүдэд хизээч засрал хүмүүжил олгохгүй. Зандаж тэр ерөнхий сайдаа би танд хэлээ үз. Нам саманд бол ярагчин. Тэ. Нам самандын яргыг одоо тэ яргад өртсөн шоронгийн хоригдлууд шоронд ял идэлжсэн одоо алдаж эндсэн аавын хүүхдүүд зөндөө байгаа. Шоронд орсон хүн болгон нам самандыг ярагчнаар нь дууддаг.
Яргачин хүн засвар хүмүүжил олгодгүй маа. Тэгэхээр Зандын шатар ерөнхий сайдаа нам саманд гэж яргачинд одоо алдсан эндсэн аавын хүүхдүүдээр засвар хүмүүжил олгоно гэж байхгүй. Одоо генерал цол олгоод хэвтэж байгаа. Хөрс ерөнхийлөгч танд хандаад хэлье. Одоо Монгол улсын зэвсэг түвшний ерөнхий командлагчийн хувьд шүүхийн шийдвэрүүл сэргийн байгууллага шүүхийн шийдвэрийн дараагаар Зандын шатар ерөнхий сайд хууль зүйн сайд инк 22 яргачин томилсон байна. Тэр намайг шоронд байхад нэг намайг зодсон зогсон энтергээ бичлэг яваад тест тэр би миний бичлэг биш шүү манайхаа. Харин тэрийг миний бичлэг мэтээр харуулсан байлаа. Тэг шоронд тэр зодгоо болцсон. Харин шоронд намайг яаж яргалсан гэвэл буу барьсан тусгай ажиллагааны одоо бүлэг албан хаагчдаар намайг яргалуулсан. Тэ. Би ямар ч шоронд алдаа дутагдал гаргаагүй. Засвар хүмүүжил маш сайн олж исэн хоригдл ялтан байхгүй юу? Тэгэхэд намайг яргалах гэж зохион байгуулалттайгаар одоо тийм үү тэр нам самандын 413 дугаар ангийн нам самандын одоо тэр удирдлаганд байсан Батуйг гэж гөлөг шүүхийн шийдвэрийн цаг 2 гэж хулхины хурандаа нэг том биетэй яргачин буу барьсан баахан нөхдүүдтэй яргалсан. Хоморгонд яг намайг яргалах гад хоморгонд нь 413 дугаар хорих ангид ял эдэлжсэн 400 хоригдлыг яргалсан. За юу. Ярга болсон. Тэрийг зохион байгуулалтанд оролцсон хүн бол нам саманд яргачин гэж би хардаг. Би гомдол гаргаж исэн цагдаад. Шүүхийн шийдвэрийн дарга нам самандыг одоо тэ улаан зураас гаргаж ирж байгаа шүү дээ. Бодтой мөн новш нам саманд мөн яргачин. Тэгээд амар зэвүү яргална. Яаж яргална гэвэл ажилд гараагүй хоригдлуудыг шууд улаан зураас давж болохгүйгээд улаан зураас нь заалан суулгаад юуг ингээд сандал дээр суулгах чинь. Өдөржингөө сандал дээр 8 цаг суудсан хоригдл яах вэ? Цагаан махан эргээд нам самандаас болж цагаан махан эргэсэн олон иргэд чоронгоос цагаан махан эргэдэг өвчтөй болж гарч ирсэн. Нам самандын улаан зурсыг гаргасан. Тэ. Ийм яргачин. Би нам саманд муу яргачин дээр дараа очиж би лайв ин. Над дээр нам самандын тэр доор нь ажиллаж ирсэн Батуйг гэдэг мөг гөлөг одоо айгаа тэтгэвртэй гараа явсан гэсэн. Тэр гөлөг хулигны акт бичижсэн. Тэр гөлөг хулигны акт бичсэн гэдэг тэр хулигны урандаа новшин эсрэг миний дүү мигзэр лайв хийсэн байлаа. Тэгсэн нам самд мигзрийг өрөөндөө дуулж оруулахдаа нэгжиж гар утсыг хурааж авч ягаад өрөөндөө дарамт үзүүлсэн байсан. Тэгээ мигзэр айгаад маргааш нь нам самд сайн хүн байна гэд уучлаарай гэд лайв хийсэн гэсэн. Яасан гэсэн чи мигзрийг ахт ч муу юм болно шүү гэжэд баг ахыг чи алын шүү гэд мигзрийг айлгаад маргааш нь мигзрийг дарамтлж лайв хийлгсэн байсан шүү дээ. Нам саманда би чам дээр лайвыг очноо. Тэгээ би мигзрийг дараа нь чи өгснөө гэд тэр миний намайг өмөрч хийсэн лайваа устгаж байгаа гэсэн чи үгүй аха нам саманд өрөөндөө дуудаад намайг айлгаад таныг бараг шоронд чи ингэж шүү ахт чи муу юм болно шүү гэхээр нь би намандаг самандгийн даалгавраар айгаад би тийм лайв хийсэн гэж байгаа байхгүй. Наранд байгаа мигзрийг айлгаж ирсэн намандаг самандаг муу яргачин. Хүний гар утсыг нэгжих хураах хэрэг намандаг самандагд байхгүй. Нам саманд яргачаа. Ой. Тэ. Навшин бузрын талаар яриуд би зөндөө бузар ярина. Тэгээ одоо шүүхийн шийдвэрийн энэ албан агстай хүртэл дарамтлагдаг. Гинт шалгалт оруулж ийн гэж шаангуудаа зарим нэг нөгөө бичиг баримт үдээгүй бичиг баримтын зөрчилтэй гэж шаагаад нөгөө акт бичээд цол зэрэмгийг буулгуулад дэд дарга байсан бол ахлах төök болгоод ахлах төök байсан бол төök болгоод төök байсан бол хянагч болгоод ойшлуулдаг болгаач. Шүүхийн шийдвэрийн албан агчд нууц санал асуулга явуулвал Зандан шатраа ерөнхий сайдаа инк 2 нам самандаас шүүхийн шийдвэрийн мянган албан агчдаас санал асуулга нууцаар авах юм бол нам самандгийг бүгд өстө маа наа чи хогийн яргах чинь ир хүний шинжгүй хогийн пэлста гэж хэлнэ. Нэрээ шүү. Тэ. Харин нам самандаг бол харин намайг шоронд яг жинхэнэ яргалуулсан. Тэгээд надаас болоод нэг 10 хэдэн хоригдлыг зайлуул бага 20 ханг шилжүүлсэн. 20 ханг шилжүүлэхэд засвар хүмүүжлийн доголдолтой хүмүүсийг 20 ханг шилжүүлдэггүй байхгүй юу? Ойлгосон уу? Тэгээ бүгдийг авчирч 461 торж жагаад зарим нь дархан руу, зарим нь Эрдэнэт рүү, зарим нь энэ Мант цант руу тараага шингэж згсэн. За ёо. Нөгөөдөл нь яагаад ч үгүй тэн дотор хамгийн тэргүүний хоригдл хүртэл байсан шүү дээ боддоо. Ажлын хоногнд бүрэн тэр яг нэг жоохон санал гомдлох гадшин дотогш нь өргөдөл гомдол бичдэм байл. Хил амтаа гэд тэгж яргалж байгаа байхгүй юу?
Тэгээ 441 давсраад хоригдсан байсан надтай таарсан шүү дээ. Тэ? Тэгэхээр шоронд ингээд яргалаад байвал шоронгоос гарч ирсэн хүмүүс чинь дахин гимт хэрэг үйлдээд байдیں۔ А шоронд яадгүй гэвэл иргэдэгтэй дахиж битгий гимт хэрэг үйлдээрээ гараад сайхан нийгэмдээ зүв амьдраарай гэдээ бүр сэтгэл судлаач энэ төр байдаг те. Хүнийг хүмүүжүүлэх гээд байгаа байхгүй шоронд ойлгосноо. Цэрэгтүүл хүнийг ир хүн болгох гээд тэг хатуу утуг даадаг тийм бив ялдартай тийм мундаг ир хүн болгох гэж цэрэгтүүл явуулдаг. А шоронд бол алдсан эндсэн аавын хүнрийг хүмүүжүүлдэг байхгүй юу. Тэрээс нам саманчиг яргачин өнөөдөр шоронгийн дарга болцоо. Одоо генерал гордоо шааж байгаа. За яргачин хүнд генерал өгжил онгоо болвоо. Монгол улсын ерөнхийлөгч хөрс ерөнхийлөгчөө. Би сонссон нам самандын базан гэлүү, худан гэлүү нэг нөхөр хууль сахиулах байгууллагын том дарга юм гэсэн. Тэр нөөдөнд татсан гэсэн. Тэ. А яг чадвар бол байхгүй. Сайхан яргачуулгач. За тэгээ одоо өнөөдөр цэргийн байгууллагт ингээд хүний эрхийн одоо тэ одоо байгууллага тэр тэргүй очиод хянал шалгалт хийдэг болсон. Харин шоронд бол нөгөө хүний эрхээ гасуулсан гэд хоригдлуудыг бас хүн байх эрхээс нь гасаагүй шүү дээ. Тэ? Төр зур наранд байх эрхээ гасуулж байгаа болохоос хүн байх эрхээ гасуулаагүй шүү. Тэ? Өнөөдөр би тэр нам саманд дээр гомдол гаргана. Гомдол хэзээ ч оройтхгүй. Яргалуулж ясандаа гомдол гаргана авшаа. За ёо. Чи намайг нэг буу арьсан уулгаж ингэ шилэн үзүү суулгаж хагаад тархины ард руу зогчижсэн шүү. Одоо би тархитлагаа өвдөд энэ хараа муудаад байна гэсэн. Тэр мө хамгийн сүүлд намайг тэр ордонд тэр нэг сэтгэл мэдрэлийн өвчтөй уулгаж араас зогссон. Тэгээ би нэг сард очиод нүдний хагалгаанд орох гэж байгаа. Ягаад гэвэл таны нүд муудаад байна гэсэн. Би шоронд тархиныхаа ард руу нам самандын зохион байгуулсан тэр яргачдад буу арьсан бүрэн зэвсгэлсэн удгаач нар руу шаалгаж ирсэн зөөё. Тэ. Яриул их юм ярина би л гонгоног болохоос ш. Тэ. Икойра зандан шатраа. Та хоёр над нам самандаа хуулийн хариуцлага хүлээлэг. Тэгээ би тухайн үед одоо хуульд гомд гаргасан. Тэ бакалын улгаач нандин болор боддоо. Хулгаач засрал хүмүүжил олгох. Өмнөх дарганд генерал аваа явуулсан. Монгол том гүзээтэй. Одоо хөрс хөрөнгөлөгч энэ явдаг жорлонгуудад бити генерал өгд цэргийн дээд цолыг гутаагаад бай. Ядаад өөрсгөө дэвхэр би одоо гой генералууд төрүүл. Улсын сүр генералтай байдгийг. Улсын сүр цэрэгтэй байдгийг, цэргийн сүр генералтай байдгийг. Нэг том явдаг жорлон генерал шаацсан онгоо штэ. Өнөөдөр Бээжинд дипломатын зөвлөлт уулзалт болж исэн орон орны цэргийн атшаанаар ирж исэн. Дэвхэсэн залуучууд ирж исэн штэ. Тэ генералууд тэгсэн чинь Монголын генерал гэвэл одоо нэг олон улсад явал том гүзээ нандин болор шиг гүзээ байхгүй. Нандин болор гэж нөхөр нь одоо шоронгоос шүүхийн шийдвэрийн дарга болоод генерал аваа явсан. Нандин болор явдаг жорлон. Нандин болор оюутан багтаа цагдаагийн актын сурж явахдаа үеийнхнийхээ бүгднгийнх нь бакалыг айлгаж дээрлэж зодж байгаа тулгаа хийгээд наран туул дээр авчиж зараад мөн үү. Тэгээд сургуулаас хөөгдөжсэн улгаачтай. Хулгаачийг хүмүүжүүлдэггүй маа. Тим хулгаач шүүхийн шийдвэрт ороод генерал болоод буулаа штэ. Боддоо. Би шоронгоос уцаар гэдэг байсан. Хулгаач хүмүүс асар хүмүүжил олгодгүй маа. Нандин болор гэж бакалын хулгаач байна гэдээ би өмгөөлөгч рүүгээ ярьдаг байсан. Намайг яаж чаддгүй байсан. Ягаад гэвэл үнэн. За тэгвэл нандин болорын доотлолт тэргүүндэд болсон. Нам саманд гэж яргачин би. Би шүүхийн шийдвэрийнхаа мянган албаа агчдыг өмгөөлнө. Гэхдээ нам саманд шиг яргачингаар шүүхийн шийдвэр байгуулахыг бид нар давтар төлж цалинжуулна гэвэл ёстой маш шүү. Инх хоёроо зандштраа ойлгосноо. Муу яргачин хэнийг шахаасаар тавьсан. Тэр муу яргачин өнөөдөр муу боловсралгүй яргачин шүү дээ. Би очиод шалгалт авах уу? Нам саманд нандин болор хоёр өнөөдөр дотооддоо шүүхийн шийдвэрийн ажлыг хийх ёстой болохоос гадаадаар асар их сугаалсан муу хоёр золбон хоёр яргачин. За ёо. Өнөөдөр та нар зүв байхгүй л хизээ хойно ингээ юм чин сөхөгддгийн заяа. Одоо төрд ажиллаж байгаа дарга цэрэг хийж байгаа нөхдүүдээ зүв байхгүй бол бузрыг чи хизээ хойно сөхөгдгий. Тэгэхээр ажиллаж байгаа цаг хугацаанд зүв байгаараа. Тэ. Нандин болор бакалын удгаач. Генерал гинөө. Тэр генерал цолыг хураах хэрэгтэй. Муу яргачин. Тэ нам самандууд яргачин. Яргачин нам саманд заяа. Би өдөр болгон лайв ихтэй яргачнаар дуудана муу яргачин. За ёо. Зойдгүй яргачин за. Тэ.
Тэрмүү яргачин хойш энэ яргачингийн хамаарлын олоорой. Хамсаат нь хуулийн том сул агуулга байгуулах том дарга хийдэг гэсэн шүү. Тэрмүү новшин энийг өөдөн татдгийг гэсэн. Өнөөдөр хамгийн чадалтайг сонгон шалгаруулж Монгол төрийн бодлогоор алга гашуулдаг болохоос хамсаатан хулгайч нарыг нэгнийх нь дэмжлэгээр өөдөн татах ёсгүй шүү. За ёо. Шүүхийн шийдвэрт мундаг хурандаа нар байгаа. Тэгээ 461 дугаар ангийн дарга байсан ням бомбогод хурандаа. Зайлвал ядарч зүудэж байгаа хөрөгдлүүдэд за яамаар байна, иймэр байна гэж санал бодлыг сонсдог. Мундаг хурандаа. Одоо миний нэртэй амьдаа байсан тэр мөг эрдэнэгээд 441-ийн дарга байна. Мундаг хурандаа. Тэ? Тийм мундаг хурандаа нар зөндөө байгаа шүү дээ, тэ? Энэ нөгөө хэлэхэд эмэгтэй хурандаа нар зөндөө байгаа шүү дээ. Очиж хамгийн яргачин нам самандаар шүүхийн шийдвэрийн дарга тавьчих. Яргач уулгаач шүү дээ. Тэгээ хоригдлуудыг яргалж суулгаач. Шоронгийн түүхэнд шоронгийн тусгай ажиллагааныхан гэдэг бол шоронд халдлага гараад мөн үү? Хоригдлууд өмнө самуу бослог гарсан үед онц ноцтой хүн алсан хоригдл оргосон үед тусгай ажиллагааныхан явж тэднэрт зохицуулалт хийдэг. Ойлгосноо? Чиг үүргэн тим юм. Тэрнээс мөрөөрөө засрал хүмүүжил олж байгаа мань мэд хэлмэгдээ явж байгаа мань мэдийг яргал гэж шоронд хой шүүхийн шийдвэрт тийм тусгай ажиллагааны нөгөөдөл нь жоохон бацаанаар байгаа ш зайлвал хөөргөө тавьцсан хаал гэд нөгөөдөл нь байлдаан төгөөнд дээр гарч байгаа юм шиг ойролцсон буу харьцсан нинжа гуц шаацсан шааж ирсэн. Цог хоёр гэж яргачин олж уулзнаа. Цог хоёроо эр хүн шиг надаас ирээ зүгээр уучлалт гуйчаараа. Үгүй бол би өөрийн чинь олж лайвдж яргалсан яргыг харуулна. Канон дээр гардаг шиг мангар бүдүүн малгайг ажууд шин тавьдсан ингээд ийм кепг малгай шаацсан. Ундаа уулцсан. Хоригдлууд бүр инээд тэр чинь бас газрын хоригдлууд байсан. Хоригдлууд уйлж ийнгээ боддоо. Аймаар уу. Тэгэд нэг хоригдл зайлууд тухайн үед халагдхаа төхөөд ирэхээр нэг 7 хоногийн өмнөөс за яах вэ хүний орчлын юм чинь гээд үсийг гусуулдаггүй ингээ ургуулдаг байхгүй юу. Тэгээд нэг жоохон нэг хуруу нэг хэдэн миллиметр үс нь ургаж ирсэн байлээ. Тэгсэн чинь тэр хоригдлыг гаргаж ирээд 7 хоногийн дараа гаргаж ирсэн хоригдлыг цахилгаан машин авснаа толгойг ингээд үүрэг яах вэ? Ингээд үрээд заа ёо. Тэгсэн нөгөө толгой тэр үсэнд тэр халдсан толгойж дахиж хуух байхгүй болсон гэсэн. Дахиж ус ургааг үссэн. Бүр зумлаад. Нөгөөтг нь ойлаад байгаа юм чи боддоо. Ярга бол шүүхийн шийдвэрт байдсан байлаа. Яргачт нь Нандин Болрон нам самд хоёр заяо. Зандштра, ерөнхий сайдаа. Энэ хоёроо наад яргачингаа дууд. Би дуудаж ирж байгаад нүрээ харуулад лайвдаад яаж яргалснаа мэтгэлцээд ярьж өгч болно шүү заяо. Яста. Шоронд орохтой байгаагүй шоронд булуултлаа айнгүй тол очиж гуцаараа заяо. Надад тэр том дарга нь байна уу? Цэрэг нь байна уу? Генерал нь байна уу? Хүний эргч өрчдөг яргачингуудтай бол би бол зүгээр тэмцэн заяо. Тэ. Тэмцэн за. Тийм байна. За цааш зогстой билээ. За яргалуулж ирснэ бодсон өчигдрийн яргалуулсан хүүхдийг харж байгаад нэг уур хүрээд жоохон эмоцтой лайв хийжлээ. Уучлаарай манайхаа. За даган хэлье. Зандштра ерөнхий сайдаа шоронд хоригдчихсэн алдаж ондсон аавын хүүхдүүд мянгаараа наадмуу нам саманд яргач чинь дургу. Шоронгийн хоолоор золоо зогоолж ирсэн мүү золбин штэ. 413 дугаар ангид очицсан ар гэртэйгээ очицсан авгаа хүүхдтэйгээ очицсан нам саманд дарга ирсэн. 20 хүний жимпи бэлтчихэд орж ирлээ гэд нэг хоригдол орж иржээс тэр хоригдол одоо шоронгоос гарцсан л та. Тэ ахаа гэд бид нар чи хоорондоо юм ярина штэ. Дарга нарын нөгөөдөл нөгөө бидний нормын махыг шааж байгаа байхгүй. Тийм шоронгийн хоригдлуудын хоолоор идэж уугаа зохицуулаад шаажсэн нам саманд мэн. Нам саманд муу яргач. Үнэн штэ. Та нар өнөөдөр амарч ийн гэд шорон гисэл хоригдлуудаар жимпи хийлгээл амраад шоронгид агаар салхинд гараад явдаг нь үнэн штэ. Шоронгийн хоригдлын хоолоор голоо зогоодог мүү яргачин бол шүүхийн шийдвэрийн дарга хулхины хурандаа нам саманд штэ. Дарга үдээшээ долгоно шаачна. Долоогоод доош юм ядарсан энд аавын хүүхдүүдийг бол ад үзээ шаачна. Муу хогийн пяцтааш нэрэ. Би тийм ирүүн дургу. Доошаа би хэрвээ шүүхийн шийдвэрийн дарга байсан бол алдсан энд аавын хүүхдүүд дээр орж асуудал юу вэ гэж орж асууна. За ахын дөө дахиж битгий асуудал гаргаарай. Тэ? Засрал хүмүүжлээ олж гинөө миний дөө. Тэ? Хөргөчин зөрчигдөж гинөө яаж гин? Чи ер нь засрал хүмүүжлээ олсон уу гэж ингэж ивээр ярина. Харьцаанаас харилцаа үүсдэг. Хүчирхийллээс хүчирхийлэгч төрдөө манайхаа. Ойлгосноо? Өмнө нь 413 дугаар ангид хоригдчихсан хоригдл гараад дорн говьд хүүхэд хүчирхийлж алсан байсан. Тэр хоригдлыг тухайн үед нам саманд
тэр шүүхийн шийдвэрийн одоо Батуйг моёг засвар хүмүүжил олгож чадаагүй гэсэн үг шүү дээ. Тэгээд дахин гэмт хэрэг үйлдсэн. Тэгэхээр дахин гэмт хэрэг үйлдсэн хоригдлууд яагаад гэмт хэрэг үйлдвэ гэд судалгаа аваад үзэх юм бол шоронд насар их дарамтлж исэн байна, яргалж исэн учраас гарч ирээд хүчирхийлэгч төрөөд дахиад хүн хүчирхийлж алаад байгаа байхгүй юу. Тэгэхээр шүүхийн шийдвэр байгууллага дээр болж өгвөл хүний эрхийн мэдрэмжтэй, хүнд ийдэг зөөлөн харьцдаг, харьцаанаас харьцаа үүсгдэг, болж өгвөл тийм ээ мэдлэг боловсралтай тэр ням гомб хурандаа шиг, тийм доктор шиг тийм хүмүүс тавих хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр эрдмийн цол дэрэгтэй доктор шүүхийн шийдвэр зөндөө байдаг шүү дээ, тий. За нам самандыг чөлөөлөх би бол Занданш тэр ерөнхий сайд инк 2-2-оос энэ яраг хүчирхийллийн талаар бол санал асуулгаан бол байнга тавьсаар болно заа юу. Одоо генерал гордож байгаа. Одоо шүүхийн шийдвэрийн байгууллагын дарга болоод тэгээд нэг генерал аваад явдаг мист юм уу? Хаашаа юм бэ? Үгүй шүү дээ. Иргэдэд засвар хүмүүжил олгодог тийм мист шүү дээ. Нэг үгүй хэлэхэд за юм байна. Сургууль дээр ирсэн байна. Шалгалтаа өгөх чинь заавал энд зогсох уу? Заавал тэнд зогсоо. Жохон буруу газар зогсчихлаа. За Занданш тэр ерөнхий сайдаа. Туйлзын сайд инк 2-аа шудраг сайдаа. Ярагч нам самандыг яагаад шүүхийн шийдвэрийн даргаар тавьчваа? Наа чи тэмцэхгүй болгаач штэ. Жинхэнэ ярагч штэ. Би баримт нотлохотой ярьж штэ. Тэ. Тэг Батуйг гэдэг нэг чичрээ ярагчин би дэтгэвртэй гарцсан гэсэн. Боддоо шоронд өөрийнх нь хайцсан авга нягтлыгээ сууж байгаа. Дахиад залуу авгатай суудсан. Гэрүүлийн хувьд бол нөгөөдгөө гөлөг болгоцсон зайлвал тэгээд иргэн тэ шүүхийн шийдвэрийн 413 дугаар ангид байсан. 2-3 авга бөөр хүүхнүүдийг дондом шиг сольдог болгаач. Тийм одоо ёс зүйгүй хүн одоо хүмүүст ёс зүй олох уу оргидлуудад Батуйг гээд 413-ийн дарга байсан гөлөг нам саманд нандин болордоо гөлөг болж дойлгож фялдагч байгаа нэг хөлхний урандаа асуулгаач штэ. Тэр үтэрийн урандаа гэж юу байсан юм? За би бол та нарт нэг гомдож сүгдөл тэ нэг хусонцон санаад байгаа юм байхгүй. Зүгээр олон аавын хүүг намайг яргалах гэж, намайг тамлах гэж миний хоморгонд олон аавын хүүхдүүд ярганд өртсөнд би жоохон эр хүний хувьд тэгж бодож явдгийг. Тэрнээс таамуусаануудыг үүлийн үрэн шийдэн заяа. Би хэлжсэн байхгүй алтан гэрэлд. Хөрхи намайг ядарч явахад хүй усаар хандж ирсэн дэд хурандаа байсан юм аа. Байд юм аа. Зайлууд нэг хурандаа болгочоороо эр хүний боддгол хүстгэл цол мөн үү? Намайг яргалж ирсэн улгаачуудыг би яа гэж чамд хэлэхгүй. Алтан гэрлээ. Үүлийн үрэн шийдэг гэж би хэлжсэн алтан гэрэлд. Алтан гэрэлч гэсэн хууль зүйн сайд байхдаа чаавас тэр хүнд нэг хурандаа өгөөгөөд буусан л та шаваас ямар ч мэдлэг байсан юм шиг үлээ. Оюун эрдэнэ бүгдийг мэддэг. Тэгээ би жоохон халамцсан алтан гэрэлд бас агсан тавиад авсан хууль зүйн сайдад. Чимээ хогийн педка писта би чиний сонголт өчнөө явсан. Чи хүнийг ядарч явахад бас нэг хүнийг нэг ядраад хилмигдээд явж байгаа үед бас нэг хүй ёсоор харьцахаар хүний нулимс сэлгэлээд амар баярлт юм байл шүү дээ. Би тэрийг л алтан гэрэлд хэлсэн шүү дээ. Алтан гэрэл чадаагүй. Доотлоо нэг Батуйг гээд манай намын оюун эрдний бэд одоо иргэж нэг гөлгийн томилсон Батуйгийг газрын дараагаар тавиад Батуйг нь тэнд очиж худлаа баах хэлс үсэлж байгаа л явсан. Алтан гэрэл юу ч хийгээгүй шүү дээ. Тэ? Алтан гэрэл нам самандыг тухайн үед нь зайлуулж чадаагүй шүү дээ. Тэ? Ягаад гэвэл ярагчингийн ард хэн байгааг мэдээд айдаг байсан юм байлгүй. Нам самандаа чиний ард хэн байгааг би олноо за. Та муусан хулгайч нар Монголын төрд очичоод нэг пэдэлцээд хүчний байгууллагт очихороо дуртай иргэнэ хүчирхийлнэ гэж боддсон бол маа гэж хэлээ заяа. Нам саманд муу ярагч юм за. Хүчний байгууллагын дарга болчихороо зүгээр нэг иргэдэг хүчирхийлнэ гэж бодвол маа шүү заяа. Мөн очнууд минь. За Занданш тэр ерөнхий сайдаа инк 2 хууль зүйн сайдаа шүүхийн шийдвэрийн даргыг өдөр түргэн сольж хүний эрхийн мэдрэмжтэй эрдмийн цол зэрэгтэй үнээр соль. Нам саманд муу ярагчиг чөлөөл. Тэр муу ярагчийн шоронд хянагчийг бол таарна заяа. Тэрвэл хянагч тэрэнд томдсон шүү. Нам самандд ярагчинд хянагчийн мис томдсон шүү. За ийм байна. За тэгээд цэргийн байгууллагт ч хүчирхийл ярга байдаг юм байна. Өчигдөр харлаа. Шоронд бол бүр илүү байдаг шүү дээ. Тэ? Байгааг нь харууллаа. Бүр тусгай ажиллагаатай очиж ирсэн шүү. Манайх ойлгосноо. Тусгай ажиллагаатай буу харьсан бүрэн зэвсгэлсэн хулгайч нарт би ярга дуртажсэн аа. Өнөөдөр харин өчигдрийн тэр яргалуулсан залууг хараад бухимдаад ярьчлаа.
Ингэсийгээд тэг богиногол лайв хийгээд болгоё гэж бодсон чинь нам самандаг яриад бодсон чинь гин дуур хүрчлээ. Нам саманда чамд генерал цол мөрөөдөөч гойдон заяо. Шүүгийн шийдвэрийн дарга нам саманда чамд хурандаа цол гойдож байгаа заяо. Чи бол цолны гол заяо. Чи шоронгийн хянагч чамд томдно. Чи шоронгийн ахлагч хянагч ивэл таарсан таар шуудаа. Заяо. Дахиад шоронд хоригдож байгаа хүмүүс наранд гараад хүн болоод магадгүй. Тэр шоронгийн дарганараас том явахыг хэн мэдлээ? Магадгүй шоронд оржижсэн хоригдлоос наранд гараад хууль зүйн сайд болохыг хэн мэддэг? Мөн үү? Амьдрал баялаг байхгүй да. Тэгэхээр шоронгийн хоригдлуудтай бас хүн орцоор харьцаж бай. Ойлгосноо? Тэнд чин үнэхээр хүн алсан бузруудын бол бүх насаар нь гянданд явуулдээ. Шоронд бол нэг хулгай зилгээ хийсэн, заллин маллин хийсэн, зодон зохио хийсэн хөнгөн эрэгтэй нөхдүүдийг бол шоронд хугацаатай явуулдаг. Засрал хүмүүжлийг олгох гэж явуулдаг. Тэрнээс тэднийг яргал гэж шүүхийн шийдвэрийн байгууллагыг бий болгоогүй юм. Шүүхийн шийдвэр гэдэг байгууллага бол хүний эрхийн мэдрэмжтэй мөн үү? Хүнд засрал хүмүүжил олгодог аавын хүүхдүүдэд алдаж эндсэн ээжийн охтуудад тийм байгууллага байхгүй юу? Тэ. Тэрнээс яргалдаг оргидлуудын хоол иддэг, цусарддаг тийм хулгайч нарын оромж биш шүү. За юм байна. Тэгээ залуучуудаа нэгнийхээ хайрл, гүжирхийлэлээр зодон зохио ярьдгаа бол цэрэгт явсан ч тэр, шоронд орсон ч тэр, тэгээ наранд ингээд бие биентэйгээ сайхан амьдраа явсан ч тэр, эргээд уулзах нүүртэй сайхан амьдрцгаа. За ойлгосноо. Манай төр нийгмийн нэр зүтгэлтэн Гаваагийн Батгүй агсны нэг хэлсэн үг гэж. Эр хүн эргэж уулзах нүүртэй байх сайхан гэж. Одоо цэрэгт нэгнийгээ яргалж зодож байгаад тэгээ наранд таарад одоо яах вэ? Яаж уулзах вэ? Ямар нүрээр уулзах вэ? Боддоо хэцүү шүү дээ. Тэгэхээр амьдтаа бие биенээ хайрл гэж дашвалбаргаа үг байна. За ёо. Амьдтаа бие биенээ хайрл. Тэгээ хүн эргээд уулзах нүүртэй амьдрах сайхан гэдэг хоёр үгээр энэ лайв өндөрлөе. Түр баяртай.